За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр доктор Жо Диспензагийн бясалгалын үр дүнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг одоо өөрхөн ойлгосноор та бүхэнд танилцуулъя. За энд юуны төрөнд амьсгалын дасгал байгаа. Амьсгал бол энэ доктор Жо Диспензагийн энэ бясалгалын үр дүнд хамгийн чухал түлхүүр нөлөө одоо суур нөлөө үзүүлж чадах ийм нэг хэсэг нь байгаа юм. Тэгэхээр доктор Жо Диспенза бясалгал хийхдээ эхлээд амьсгалын дасгал хийхийг зөвлөдөг. За тэр амьсгалын дасгал нь ямар шугам байдлаар явагддаг вэ гэхлээр хамраараа аажим амьсгал авахтайгаа зэрэгцүүлээд биеийн доод хэсгээс буюу үндэс хүрдний түвшингөөс ахуулаад биеийнхэн бүх булчингуудыг чангалдаг. Амьсгал авахтайгаа зэрэгцүүлээд тэгээ аажим анхаарлаа дээшлүүлээд бидний одоо биед байгаа үндсэн 7 тэр энергийн төв буюу чакрануудыг хамгийн доороос нь ахуулаад 1 2 3 гэдэг ихний 3 чакраны төвшингийн булчингуудыг чангалдаг. Одоо үүнийг одоо дотроос нь шахах гэж хэлж байгаа юм л та. Яагаад шахаж яах вэ гэхлээр бидний хамгийн гол зорилго нь юуны төрөнд борцоо хэлбэрийн булчирхайг идэвхжүүлэх байгаа юм. Тэгээд борцоо хэлбэрийн булчирхайг идэвхжүүлэхийн тулд биеийн дотоод даралтыг амьсгалтайгаа хослуулад булчингуудад чангалсны үр дүнд үүсгэснээрээ нөгөө тарих нугасны шингэнд тийм хөдөлгөөн дотоод даралт үүсгээд хөдөлгөөн үүсгэснээрээ энэ маань дээшлээд борцоо хэлбэрийн булчирхайнд нөлөөлж ингэж бид нөгөө квант талбарт нэгдэх, квант талбар руу нэвтэрч орох яг энэ үйл ажиллагаанд борцоо хэлбэрийн булчирхай маань яг голлох үүрэг үүсгэх учраас үүнд нөлөөлөхийн тулд ийм зориудаар ийм дотоод даралтыг үүсгэж борцоо хэлбэрийн булчирхайгаа идэвхжүүлж байгаамаа. За энэ амьсгалыг яг бясалгал эхлэхээс өмнө яг 3 удаа ч юм уу багтаа 3 удаа хийгээд дараа нь бясалгаа хийх юм бол илүү үр дүнтэй анхаарал төвлөрөл маань илүү сайн бас нэг шал өөр мэдрэмжтэй болж чаддаг. За энийг би яагаад ингэж анзаарсан бэ гэхлээр би бол 24 оны 3 сарын сүүлээр шиг санаж байна. Энэ сувдаа багшийн сургуультанд суусан. За тэгээ сургуультаа сүүлд нь сунгуулсан ингээ явж явах замд 7 сард сувдаа багш маань Америк руу доктор Жо Диспенза багшийн яг бичлсэн өөрийнх нь сургалтанд очиж суусан байгаа юм. За тэр үедээ энэ амьсгалын дасгалын талаар олж мэдсэн түүнийгээ буцаж ирээд бидэнд хэлж ярьж өгсөн. Тэгэхээр яг түүнээс өмнөх биднээс хийжсэн энэ бясалгалд маань энэ амьсгалын дасгал байгаагүй. Тийм болохоор тэнд ямар шугам мэдрэмжтэй байсан гэдгийг бол би мэдж байгаа. Сүүлд нь яг энэ амьсгалын дасгалыг тэр хичээл дээр оруулж ирснээрээ энэ техникүүдийг оруулж ирснээрээ түнд тэр үед төрж исэн мэдрэмж тэгэхээр бас тий харьцуулж харах зүйл байгаа учраас энэ маань шал өөр байдг юм байна гэдгийг мэдсэн. Тэрнээс өмнө бол би Вим Хоффийн амьсгалын дасгалыг бас тодорхой хэмжээгээр яг тогтмол биш л дээ. Гэхдээ заримдаа бол хийдэг байсан. Хийснийхаа дараа энэ доктор Жо Диспензагийн бясалгалыг хийхэд ямар ч байсан амьсгалаараа би дээд мэдрэлд нөлөөлөх ч юм уу те иймэрхүү нөлөөллийг авсны дараа доктор Жо Диспензагийн бясалгалыг хийхэд шал өөр байдаг байсан. За сүүлд нь энэ доктор Жо Диспензагийн амьсгалын техникийг сураад бүр эзэмсэн гэхэд амаргүй л дээ. Энэ маань бас нэлээд урт хугацааны олон дахин хийж бас өөрийн болгох ёстой байх. Одоо л би суралцсан хэвээрээ YouTube дээрээс янз бүрийн тийм хүмүүсийн туршлага ямар мэдрэмж авч ирсэн, яг хийх үедээ юун дээр анхаарч ирсэн гэдэг ч юм уу энэ тал дээр нь бас мөн л үтсэн хэвээрээ байгаа. Тэгээд үтсэн сурсан анзаарсан зүйлүүдээ тухай бүрдэн хийж турш үзэх ч юм уу те ийм хүмүүгээр бас энэ техникүүдийг өөрийн болгож дадуулах ийм зорилготой ингээд явж л байгаа л да. За тэгэхээр юуны түрүүнд амьсгалын дасгал дээр бид маш анхаарах ёстой байх нь энэ бол маш чухал зүйл. Дараагийн нэг зүйл нь юу вэ гэхлээр одоо би нэг юу ярьж байгаа шүү дээ. Энэ бясалгалынхаа үр дүнд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүд тийм ээ. Дараагийнх нь бидний итгэл үнэмшил байгаа юм. Мэдээж энэ бясалгалыг янз бүрийн одоо үзэл бодолтой, янз бүрийн шашин шүтлэгтэй хүн хийж болно. Итгэл үнэмшил бол энд бас айгүй чухал байр суурь эзэлдэг гэж би бодож байна. Магадгүй зүгээр ямар ч тийм бурхангүй үзэлтэн атеист ийм хүн энэ бясалгалыг хийхийг хүслээ гэж бодъё л доо. Тэгэхээр энэ тохиолдолд
За заавал ямар нэгэн байдлаар бурханлаг гэдэг ч юм уу те ийм шашны өнгө аяс орсон ийм өнцгөр хандах биш. Харин зүгээр яг энергийн түвшинд яг энерги квант физикийн онолын үүднээс бидний тэр одоо юу гэдэг юм квант талбар маань тэр чигээрээ энерги юм а, бүтээгч энерги юм а. Энд бүх энэ амьдрал орчлон ертөнцийн бүх хуйлууд энэ ч одоо юу гэдгийг те үүнд хамаардаг гэдэг ч юм уу ийм өнцгөөс хараад аливаа зүйл одоо тэр өөрийнхөө итгэл үнэмшил тэр ямар нэгэн зүйлийг бид өөрөөсөө илүү давсан тийм том хүчинд итгэх шаардлага гардаг байхгүй юу? Энэ тохиолдолд бурхангүй үзэлтэй хүмүүс бол тэр квант талбар буюу тэр дээд энерги тэр маань зүгээр цэвэр энерги л гэж ойлгоод түүндээ бүгдийг одоо юу гэдгийг даатгах гэдэг ч юм уу те яг ийм байдлаар хандах нь илүү зөв байх гэж би бодож байна. Тэгэхгүй бол бүх зүйлийг бид нэг өөрсдөө 100% яг хийгээд байгаа биш. Үндсэндээ бид бол тийм том ухамсарын нэг жижиг илэрлүүд, жижиг бит одоо юу гэдгийг юм төлөөллүүд маягаар байгаад байгаа шүү дээ. Гэхдээ өөрсдөө тэр том ухамсараасаа салбарлаж гарч ирсэн жижиг ухамсарууд гэдгээ хараахан мэдхгүй өөрсдөө л бие даасан гэдэг ийм жоохон төөрөгцөн ойлголттойгоор өөрхөн жинхэнэ биеийг олж таниагүй хүмүүс явж байгаа шүү дээ, тийм ээ. За, тийм учраас итгэл үнэмшил гэдэг нь маш чухал. Харин бид ямар нэг байдлаар итгэл үнэмшил маань жоохон хангалттай биш байгаа, дутуу байгаад бүрэн дүүрэн биш байгаа тохиолдолд бидний нөө юунаас бид тэр ирээдүйн амьдрал те сайн сайхныг бүтээх гэж байгаа тэрийг бид юунд найдаж хүлээх вэ те. Тэгэхээр бид итгэл найдвар багтаа байх юм бол мэдээж эргэлзээ төрж таарна. Эргэлзээ төрнө гэдэг маань яг тийм эргэлзээтэй байгаа за одоо энэчтэй бүтгэж юм бүтгэхгүй ч юм уу гэдэг ч юм уу те ийм байдлаар хандхлаар биднээс ямар энерги ялгарх нь ойлгомжтой. За ингээд эргэлцсэн энергитэй тохиолдолд байнгын ийм бодолтой яваадах юм бол биднээс тийм энерги ялгарна. Тэгэхээр тэр маань бас л нэг тодорхойгүй эргэлзээтэй ийм бодит байдлыг биднэрүү татаж авчирнаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид альваад өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг биелнэ гэдэгт бат нот итгэлтэй байх нь маш чухал. За энэний үндэс нь бидний тэр юунд итгэж, юунд шүтэж одоо юу гэдгийг те мөрөгдөг гэдэг юм уу, залбирдаг, даатгадаг байхын тэрэндээ үнэхээр л итгэдэг байх хэрэгтэй. Тэгээ мөн итгэлийн бас нэг чухал нэг зүйл нь юу вэ гэхээр бидний анхаарлаа төвлөрүүлэхэд маань бясалгалын үед ч юм уу ер нь сэтгэл санаа маань 50 амгалан байхад айгүй чухал нөлөө үзүүлдэг. Энэ ямар утгаар хэлж байна гэхээр бидний өөрсдөө нөлөөлж чадахгүй мөртлөө санаа зовоод явдаг олон хүчин зүйлс байдаг. Одоо байгалийн хүчин зүйл байж болно тийм чинь газар хөдөлдөг ч юм уу. За энэ газар хөдөлчихгүй гэх юм бол одоо байш маань нурчих вэ гэдэг ч юм уу тийм ийм зүйлийг бид ийм зүйл жишээ нь шүү дээ. Санаа зовж болно. Тэр үед бид өөрөөсөө илүү давсан энэ байгалийн үзэгдлийг нэгд бид өөрсдөө хичнээн санаа зовоод тэр байдалд нөлөөлж чадахгүйгээс хойш түүнийгээ илүү том, илүү өндөр хэмжээний гэдэг юм уу тийм том хүчин зүйлд даатгачдаг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл манай монголчууд бол за тэнгэр мэддэг гэдэг маань одоо мөнх хөх тэнгэртэй өөрхөн тэр зовоод байгаа гэхдээ нөлөөлж чадахгүй байгаа тэр асуудлаа даатгачаад за одоо ингээд тэнгэр мэдгээ яах нь одоо тэнгэрийн зарлиг гэдэг ч юм уу те эгэмийн хүмүүгээр манайхан ярьдаг шүү дээ. Ийм байдлаар тэр нэг зовниод байгаа зовнил үүсгээд байгаа анхаарал төвлөрөлт маань саад болж байгаа зүйлээ өөрөөсөө илүү хүчтэй дээд хүчний гэдэг ч юм уу тэр зүйлдээ даатгахчлаар тэр зовнил маань алга болдог. Тэгэхээр энд нөгөө тэр дээд хүчин тэр итгэж байгаа шүтж байгаа тэр зүйлдээ үнэхээр итгэдэг бол биднээс тэр хийж байгаа даатгал маань үнэхээр үр дүнтэй байж чаддаг. Үнэхээр итгэж байгаа бол бид даатгсан даруйдаа сэтгэл маань онгойдог, мөрөн дээрээс маш том чулуу аваад хайсантай адилхан болдог. Ийм л байдаг. Тэгэхээр энэ итгэл үнэмшил гэдэг маань энэ доктор Жо Диспензагийн бясалгалын үр дүн сайн байхад шууд нөлөөлдөг бас нэг том хүчин зүйл гэж би хувьд ойлгож байна. За дараагийн нэг хүчин зүйл нь юу байж болох вэ гэхлээр сахилга бат тууштай байдал. Сахилга бат мэдээж чухал. За нэг л удаа ч юм уу те бүтэн өдржингөө суугаад бясалгал хийгээд айхтар үр дүнд хүрнэ гэж хүлээгээд мэдээж амаргүй. Түүний тэгээд тэр маань ердөө сард ганц удаа хийдэг ч юм уу те. Ингэх юм бол энэ маань тууштай байдал
биш болж таарна штэ. Харин түүний оронд богино хугацаагаар магадгүй нэг 30 минутаар ч юм уу те нэг цаг орчим ч юм уу бясалгал хийгээд гэхдээ түүнийг өдөр болгон хийгээд явъя л та. Тэгэх юм бол нэг удаагийн бясалгалаар магадгүй хүн өөрөө амьдрал ах уу хүний өөрийн үзэл бодол гэдэг ч юм уу те дотоод мэдрэмж бүх зүйл маань 1% дээшилдэг сайжирдаг гэж бодох юм бол өдөр болгон 1% ингээл дээшлүүлээд яваадах юм бол тодорхой хугацааны дараа хамгийн гол нь түүнийг таслахгүй тууштай байж чадах юм бол тэр маань 1 жилийн дараа бид ямар үр дүнд хүрсэн байж болох вэ те. Яг энэ утгаараа бид тууштай байдал мөн түүнийг тасралтгүй хийх ийм сахилга баттай байж чадах гэдэг маань ер нь заавал энэ бяцлал гэлтгүй бүхий л зүйл дээр те спортын болон ер нь бүх зүйлд хамгийн чухал нэг элемент нь сахилга бат тууштай байдал гэдгийг бүгд мэдж байгаа. За энэ бол мэдээж чухал заавал анхаарах ёстой үүнд бид анхаарлаа хандуулах ёстой ийм зүйл байгаа юм. За өшөө зүгээр нэмээд хэлэхэд бяцлаглалын явцад хүмүүс янз бүрийн байдлыг мэдэрдэг. Юу гэдгийг те одоо зүгээр урд нь мэдэрч байгаагүй зүйлийг анх удаа мэдрэхлээр хүмүүс тэр нь айгүй сонирхолтой санагддаг. Одоо зарим хүмүүс юу гэдгийг яг ингээд сууж яснаа биеийн жингүүдж байгаа юм шиг те ингээд болчлоо гэдэг ч юм уу эсвэл тийм дуу чимээ сонслоо эсвэл тийм үзэгдэж харагдлаа мэдрэгдлээ гэсэн иймэрхүү зүйлсийг ярьдаг. Энэ бол түгээмэл байдаг зүйл. Энэ бол бид илүү дотогшоогоо төвлөрсөн анхаарал маань илүү сайхан бол одоо юу гэдгийг яг тархиныхаа хэлбэлцлийг хангалттай сайхан багасгаж 50 амгалан тэр нэлийн гүн төвшөнд оруулж чадсны илрэл байдаг. За энд бол гэхдээ хамгийн гол зүйл нь маань бид тэр бяцлаглыг удирдах байгаа хүнийхээ хэлж байгаа зүйлсийг л анхаарал тэн дээр л анхаарал хандуулсан илүү зөв байдаг. Тэрнээс биш нэг бид мэдрэгж байгаа сонсогж байгаа тэр урд нь мэдэрж байгаагүй тэр зүйлүүд дээр бид анхаарлаа төвлөрүүлээд түүнийг хаараас хөөцлөд явчих юм бол бидний бяцлаглалын үр дүн бол нэг тийм сайн болохгүй. Нэгэсэндээ бидний анхаарал маань шал өөр зүйл рүү явчих чинь гэсэн үг байхгүй. Бид зүгээр тэрийг түүндээ анхаарал хандуулахгүй гэхдээ ажиглаад өнгөрнө гэсэн үг байхгүй. За энэ бол бас чухал зүйл. За нэмээд хэлэхэд ер нь энэ амьсгалын дасгалаа хэрвээ амжиж ивэл яг үндсэн бяцлагалтайгаа хамт өглөө эрт босонгуудаа хийгээд мөн орой яг унтахаас өмнө энэ амьсгалын дасгал болон бяцлаглаа хамт хийгээд ингээд унтах юм бол илүү үр дүнтэй гэж бас би ойлгоод байгаа юм. За юу вэ гэхлээр ер нь өглөөг ямар байдлаар эхлүүлнэ үү? Тэр өдрийн өнгө нь яг тэр өглөөнийхөө хийсэн зүйл юун дээр бид анхаарлаа хандуулсан байна. Тэр маань ингээд үргэлжлээд яваад идэг гэсэн ийм ойлголт ийм яриа байдаг. За мөн шөнө унтахаас өмнө бид юун дээр анхаарал хандуулж исэн бэ? Яг тэр анхаарал хандуулж исэн зүйлүүд маань түүн дээр маань далд ухамсар маань илүү төвлөрч ажилдаг буюу одоо нойрныхоо бид өөрсдөө унтаж амарч явах үед бидний одоо аналитик тархи маань унтаж амарч явах үед далд ухамсар маань бид унтахаас өмнө тэр өөрийнхөө амьдрал ах уу бүгдийг нэг өөрийнхөө хүсэж байгаа байдлаар өөрийнхөө хамгийн шилдэг амьдралын болон өөрийнхөө хувь хүнийхээ хамгийн шилдэг хувилбар дээр төвлөрөөд унтаад өгөхлөөр шүнжэнгөө тэр далд ухамсар маань түүн дээр илүү төвлөрч ажиллах юм боломж гардаг гэсэн юм тийм яг нэр усан санахгүй тийм подкастыг бас сонсч байсан. Магадгүй энэ бас үнний хувьтай байж болно тийм ээ. Тэгэхээр яг өдрийг эхлүүлэхдээ энэ амьсгалын дасгалаараа мөн энэ бяцлаглаараа эхлүүлээд орой унтахдаа мөн бас яг өдрийг ингэж дуусгаад шөнийхөө нойрны үед далд ухамсар маань юун дээр төвлөрөхийг нь чиглүүлээд өгчих юм бол энэ маань бидний амьдрал 24 цагийн туршид одоо яг энэ хүсэж байгаа зүйлээ өөрлөгөө татах далд ухамсарыгаа ямар чиглэл рүү илүү төвлөрч ажиллах вэ гэдгийг чиглүүлж өгж байгаа ийм үйл явц юм гэсэн ийм ойлголт бас төрдөг юм бодол байдаг. Тийм учраас айлхаар өглөөрт сайхан босоод энэ амьсгалын дасгалаа бяцлаглалтаа хийчээд ажилдаа явах ч юм уу те ингэж ивэл илүү зүгээр санагдсан. Мэдээж ингэж хийх хүмүүс олон байгаа бах. Тэгээд өглөө эрт босоход саадгүй ер нь яг энэ бяцлагыг эхэлсэн хүмүүсийн хувьд бол өглөө эрт босоход саадгүй болчдөг. Яагаад гэвэл шөнийн нойр нь хангалттай сайхан гүн амарч чаддаг учраас өглөө босоход саад багтай. Тэгэхээр оройдоо мэдээж аль болохоор эртхэн унтчихвэл илүү сайн байдаг.
Гэх мэтлэнгээр ийм ойр зургийн та бүхэнд хэрэг болж магадгүй зарим зүйлсийг хэлмээр санагдаад бэлтлээ. За тэгээд ямар ч байсан нэгэнт энэ бяцлагыг хийх хүсэл төрсөн бол хийгээд эхэлчихсэн бол мэдээж үүндээ тууштай байх хэрэгтэй. Үр дүн нь зарим хүмүүст хурдан гарч болно, зарим хүнд удаан гарч болно. Магадгүй энэ маань бидний хичээл зүтгэлээс хамаарна. Мөн тэр нэг түрүүчийн бичлэгээр дурдчихсан да. Бидний борцоо хэлбэрийн булчирхай хэр их идэвхгүй байгаа юм, хэр их гадуур нь чулууч шохойцсон тийм бүрхүүл үүссэн байгаа юм те. Тэр нь мэдээж арилахад тодорхой хугацаа шаардна. Тэгэхээр л бид тууштай байх ёстой. Мэдээж энийг бидний өмнөөс хэн ч хийж өгөхгүй, зөвхөн бид өөрсдөө л хийнэ. Тийм болохоор өөртөө үнэнч өөрийгөө хуурахгүйгээр тууштай, сахилга баттай тэгээ үүндээ сэтгэлээ гаргаад хийгээд ихэд хизээ нэгэн цагт та бүгдийн бид бүгдийн хүсэл мөрөөдөл биелэх нь гарцаагүй. Тэр хэмжээгээр бид нэр бас өөртөө болон эргэн тойрныхондоо энэ нийгэмдээ илүү эерэг сайхан нөлөөллийг үзүүлэх юм чадaltaй боломжтой илүү хүчрэг болоод ирэх байх гэсэн юм бодол итгэл найдвар байдیں۔ Тэгээд та бүгдэнд нь энэ сүнснийх нь хөгжилд нь бүгдэнд амжилт хүсье. Гарцаагүй бид бүхний амьдрал тохиолж байгаа бүх зүйл бидний дандаа сайн сайхны тусын тулд байж идэг гэдгийг бид ойлгож аливаа бэрхшээл бүгдийг давж гарч үржлүүлэн амьдарч амжилтанд хүрэх ёстой юм аа гэж ингэж боддог. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. За дараагийн бичлэгээр ямар нэгэн ярих гоё сэдв болдох юм бол та бүхэнтэйгээ дахиад эргээд бичлэгээр уулзах байх. За бүгдэнд нь баярлалаа. Амжилт хүсье.